Би одоо нөгөө төсвийн ажлын хэсэгт орч чадаагүй. Тэгээ өчигдөр хөөцөлж иж нэг 2 ажлын хэсэгт нэг хальт суусан. За өнөөдөр ажлын хэсгийн хуралдаан дээр бас нэг ороод гарсан. За ажлын хэсгийнхэн маань одоо энэ ажлын хэсэгт ороогүй гишүүд гарч явах уу, тэгж байгаа бид нар ярих уу энэ гэсэн нэг сони юм яриад эхэлсэн. Тэгэхээр ажлын хэсэг бол их нууц байдалтай их мундаг ажил хийгээд байгаа юм болов уу гэж бодоод байна. Тэгээ ер нь бол яг хуу будаач гэхлээр хасч болно. Гэхдээ будаач гэхлээр сахлаа удчлаач гэдэг. Нөгөө жоомоо алах гэж байгаад гэрээш таачлаач гэдэг. Тэгээ хасахтаа бас нэг жоохон бодолтой хасмаар юм шиг юмнууд бас харагдаад байна энд. Одоо энэ ажлын хэсгийнхэн оруулж ирж байгаа төсөл төр энэ цэрэг цагдаа дотоодын цэрэг шүүхэн шийдвэр онцгойтой холбоотой асуудлууд ер нь бол хасаад ороод ирэх юм шиг байна. Тэгээ санал хураалгах юм шиг байна. Би энэ дээр бол ер нь эсрэг байр суурьтай байгаа шүү. Дотоодын цэргийн цагдаач юм бол ерөөсөө хүн хүчээ нэмэгдүүлэхгүй болохгүй байгаа. Орон тоон байнга дутуу ажиллаж идэг. Ийм салбар байгаад идэг. Ямар хүнд нөхцөлд ажиллаад байна гэдгийг та нар өөрсдөө уулын бодоод үзмээр байгаа. Одоо шүүхэн шийдвэрч гэсэндээ бас хэдэн хүн нэмийгээд ороод ирсэн тэрийг хасцсан. Тэгэхээр шүүхэн шийдвэр бол одоо надад өгсөн танилцуулгаар ер нь бол 1380 хүний одоо орон тооны дутагдaltaй ажиллаж байгаа гэдэг. Одоо 20 гэх юм одоо эрхээ хязгаарлуулсан хүнийг нэг хянагч хянжаах системийг өнөөдөр 100-аас 150 хүнийг хянаад байж байна гэж байгаа. Энэ дээр эрсдэл үүсвэл хэн хариуцах юм? Орон тоогийн нэмээгүйгээр бид нар хариуцах юм уу? Тэр хариуцж байгаа шүүхэн шийдвэр нь өөрөө хариуцах юм уу гэдэг асуудал үүсээ явна. Тэгээ цагдаагийн байгууллага одоо ер нь бол 6000 хүний одоо орон тооны дутагдaltaй гэдэг. Түрүүчийн бидний энэ батлаад хасагдсан төсвөөр 2000 хүний оронтой ууланд батлагдаа явсан юм байлээ. Тэгээ одоо багсаг гэхээр 1700 ороод ирж байгаа. Тэрийг өнөөдөр бүр байхгүй болох гэдэг ингээ яриад байна. Энийг жоохон авч үзээч гэдэг зүйлийг одоо байнгын хорооны гишүүдтэй л уриалмаар байна. Энийг битгий дэмжээрэй гэдэг юм. За тэр эрчим хүчний реформтой холбоотой нэг 9 тэрбумыг яриад бүр сүйд болсон. Энэ уулын задаргаатай юм байл л шүү дээ. Энийг яагаад задаргааг нь гишүүддээ өгöd харуулчаагүй юм гэдэг юм би ясна. Тий 8.8 тэрбум байгаа шүү дээ баг шүү дээ. Энд чинь уулын дотроо задаргаатай зөндөл юм явж байгаа юм байл шүү дээ. Тэгээ задаргааг нь өгөхгүй ингээд нэг бөө хилан болгоод ингээд нийгмээрээ нэг юм болгоод явчих юм аа. Тэгээ эдгээр дээр жоохон анхаараарай. Хасах юм аа хасъя, хасч болж байна. Тэгтээ бас нэг